Хүмүүс тэгдэг штэ ингээд үгүй энэ хүн надад туслах ёстой гэл те. Яагаад надад туслах байгаа юм бэ? Өөр ийм их мөнгөтэй байж иж магадгүй ийм том албан тушаалтай байж иж энэс юу унах гээд байгаа ингээл ярьдаг те. Гэтэл хүмүүс бусдад туслахдаа өөрт байгаа илүү зүйлээ өгдөг юм аа. Өөрт байж болох тэр боломжоос л хуваалцдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл танд өгж байгаа, танд тусалж байгаа тэр болгон тэр хүнд бас боломж байж болох тэр зүйлсийг л тантай хуваалцаж байгаа. Магадгүй танд туслахгүй, танд өгөхгүй байгаа бол тэр нь тэр хүнд тэгж хуваалцах боломж байхгүй байна л гэсэн үг. Эсвэл тэр хүн тэр боломжоо хуваалцах шаардлагагүй гэж үзсэн байж болно. Бид нар хүнээс дэм авах болохоос биш шууд одоо тэр юм тодорхой хэмжээний тусламжийг бас аваад байх албагүй шүү дээ. Бид нар тэрийг өөрсдөө бүтээх ёстой, хийх ёстой, бүтээхийн тулд суралцах ёстой, хөгжих ёстой. Бэлэн хоол хизээч хүнд юм доктортой урт хугацааны өгөөж өгөхгүй шүү дээ. Тухайд авлаа хэрэглээ болоо. Та тэрийг өөрөө олоогүй учраас тэнд ямар их цаг хугацаа, мэдлэг, ур чадвар, магадгүй ямар их одоо сэтгэлийн хаттай асуудлыг даван туулж тэрийг олж аваагүйгээ та мэдэхгүй учраас та тэрийг үн цэнтэйгээр одоо үрж зарах ямар ч боломжгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэн нэгэн танд тусалж л байгаа л тэр хүн өөртөө бий болох тэр боломжоосоо танд хуваалцж байна гэсэн. Тэгэхээр тус дэм игч вэ, багч вэ, жижигч вэ, томч вэ хамаагүй та танд гараа сунгаж байгаа хүн бүхэнд талархах ёстой.